Ерөнхийдөө би докторийн судалгаагаа Японы Kyushu их сургуульд хийсэн. Докторийн судалгаа маань нарны зай. Тэнгүүт тэр нарны зай perovskite гэдэг шинэ төрлийн хагас дамжуулагч материалыг ашиглаж байсан. Тэгвэл яагаад бид нэр энийг эрентген туяа, гамма туяанд хэрэглэж болохгүй гэж гээд тийм чиглэлээр анхны санаа гараад тэгээд энэ багтаага нэгдээд ингээд энэ ажил анх эхэлсэн байна. Одоо эрүүл мэндийн чиглэлд одоо жишээлбэл тархины томограф, уушигны томограф, тэгээд мөн бүтэн биеийн одоо энэ шинжилгээнүүдийг хийн. Тэгэхээр энэ яг ямар чиглэлээр хэрэглэгдэх вэ гэхээр одоо жишээлбэл хүн төрөлхтөн хавдраас болж маш их олон хүн нас бардаг. Тэнгүүд хавдрыгаа мөн 3 болон 4-р үе дээр нь л мэддэг ихэнх хүмүүс. Тэнгүүд бидний энэ технологи юуг бий болгож ямар боломжийг өгөх вэ гэхээр энэ хавдар одоо 1-р үе шатанда үүсэж байна гэдгийг нь бид нэр хэлж чадах хэмжээгээр. Яагаад гэвэл хоргүй энд бүртгэгч төхөөрөмж нь хоргүй болчих дээр бид нэр өдөр тутам хүртэл орж энэ шинжилгээнд орж болно гэсэн. Тэгэхээр бид нэр энэ технологи онгоц буудлын дээр тавилаа. Тэнгүүд онгоцоор нисээд бууж байгаа хүмүүс эрентген туяаны бүтэн шинжилгээнд ороод гарна гэсэн. Тэгэхээр өдөр болгон ингээд шинжилгээг аваад тахаар хаана хүний биеийн яг хаана ямар хэмжээний эсвэл бөөгнөрөөд ямар хавдар үүсэж байна. Тэрийг нь ерөөсөө 1-р шатнаас нь ахуулаад хэлчин. Тэгэхээр тэрэнд нь зориулсан эмчилгээний аргуудыг хийгээд эмээ угаад ингээд хүн хавдар тусахгүй байх боломжтой болж байгаа юм. Эхний шатны судалгаа нь ингээд боломжтой гэж гарч байгаа учраас үнийг илүү scale up хийгээд цааш нь дараагийн том компаниа өргөжүүлээд мөн бүр технологийн том компаниудтай гэрээ контракт хийгээд ингээд үйлдвэрлэлд оруулна. Тэгэхээр бол тодорхой хугацаа шаардлагатай юм бол. Бидний одоо эхний хөрөнгө оруулалт бол энэ бол цэвэр грант хэлбэрээр одоо тэтгэлэг хэлбэрээр Европын холбооноос орж байгаа. Бид нар энд судалгаагаа эхлснээс хойш 2 жилийн хугацаанд энд өргөдөл материалаа өгөөд өрсөлдөөн шалгаруулалтанд ордог. Тэгээд энэ жил эхнийхээ хөрөнгө оруулалтыг аваад одоо 6 сарын 1-ээс одоо яг ажлууд маань эхлээд ингэ явж байна. Ерөнхийдөө Монголын шинжилгээ ухааны технологийн энэ санхүүжилтүүд яаж яваад байна гэхээр маш бага ерөөсөө нэг 20 хэдэн сая төгрөг. Тэр үуч ганцхан ширхэг бодисол хөдөлж байгаа юм. Тэг өөр юу ч хийж чадахгүй. Нөгөө талаар хэдийгээр одоо Монголд одоо яг очиод ажиллаж чадахгүй ч гэсэн мөн энэ чиглэлээр судалгаа хийдэг монгол залуучууд бүгдээрээ одоо зөвлөгөө өгөх байдлаар ингээд судалгааны ажлуудыг дэмжих, Монголд байгаа хүмүүсийг дэмжих бүгдээрээ тийм сонирхолтой гэж ойлгож байгаа. Бид нар юмыг Монгол судалжуулна, эсвэл гадаадд судалжуулна. Монгол хүн оролцож байгаа учраас миний хувьд нэг чанар ялгаа байхгүй. Болон эндээс гарч байгаа мэдлэг зогоолоо шүү дээ. Харин ч энд байгаагаараа илүү их бүтээл гаргаж, илүү их гоё юм хийх цаг хугацааны хувьд болоод эдийн засгийн боломжтой байгаа. Инновацийг амьдралд нэвтрүүлэхэд яах вэ гэдэг. Инновацийн тухай хуулийг шинжилгээ ажил хийгдэж байгаа. Ер нь бол шин зүйл хийж байгаа хүмүүс нөгөө хураамж татвар, нийгмийн даатгал, тэгээд нөгөө нэг талбай байшин барилга энэ бүх ачааллыг нь бууруулж өгчөд л бусд нь бол би болно гэж боддог. Суур манайхны чадал бол хангалттай түвшинд байгаа. Гагцуу нөгөө эргэлтэнд оруулах тогтолцоог сайжруулах хэрэгтэй.